Оюутлогын сонсголоор цугласан энэ 92,000 орчим хуудас нотлох баримт бичгийн 49% нь бол олон нийтэд нээлттэй мэдээлэлээр байна. Тэгэхээр улсын хурлын тамгын газар за тэр дундаа улсын хурлын даргад бол албан тоод явуулж байгаа. Энэ 92,000 хуудас орчим нотлох баримтын одоо нээлттэй байгаа бүх мэдээллийг парламент цэг хэмээн дээр тусгаад сэс үсгэж олон нийтэд нээлттэй болох ёстой. За мөн одоо Монгол Улсын засгийн газраас үлдсэн 51% буюу үлдсэн одоо ямар нэгэн байдлаар одоо нууцын тамга дарсан бусад одоо мэдээллийг бүгднийг бас нээлттэй болох ёстой. За хоёрдугаарт оюутлогын компани 66%-ийг эзэмшигч Rio Tinto компани байна. Rio Tinto компани бол Монгол улсад одоо оюутлогоор дамжуулж үйл ажиллагаа явуулж байгаа боловч бас Австрали, Английн хөрөнгийн бирждээр бүртгэлтэй Австрали, Англи улсад бүртгэлтэй бас одоо олон улсын хууль конвенцийг бас дагдаг ийм зарчимтай. Тэгэхээр өнөөдөр одоо улсын хурлын гишүүний одоо бүрэн эрхийн хүрээнд Монгол улс болон Австрали, Англи улсын одоо маш энгийнээр ярих юм бол одоо авилгалтай тэмцэх газруудад албан ёсоор инхүү хандаж байна. За та бүхэнд одоо энэ явуулж байгаа захиагаа харуулъя. Тэгэхээр Монгол улсын авилгалтай тэмцэх газраас гадна Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд бас хянаш шалгах төр хооны материалыг одоо хүргэх хүрээнд инхүү хандаж байна. За мөн одоо Австрали улсын үнэт цаас хөрөнгө оруулалтын зохицуулах хороонд мөн одоо нотлох баримтын хүрээнд цуглуулсан материалын хүрээнд хянаш шалгах болон мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд нь бол инхүү бас хандаж байна. За тэгэхээр мэдээж Монгол улсын авилгалтай тэмцэх газарт хандж байгаа энэ байдал бол одоо улсын хурлын 120 дугаар тогтоолоор одоо энэхүү нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй байж болзошгүй. За мөн болзошгүй асуудлаар бол Монгол улсын ерөнхий прокурорын газар, авилгалтай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар нөгөөдний үлээ дөрвөн газар хандсан байна тийм. За тагнуулын ерөнхий газар тусгаалan одоо зөвлөмжүүдийг бол 102 дугаар тогтоолоор хүргүүлсэн. За өнөөдрийн нэг явж байгаа албан тоод бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд бас энэ нотлох баримтаар цуглуулсан материалыг бол бас инхүү хүргүүлж байгаа. Тэгэхээр Rio Tinto компани бол Англи болон Австрали улсын хөрөнгийн бирждээр бүртгэлтэй Англи болон Австрали улсад төв офистой. За мөн одоо За энэ. За тэгэхээр ер нь яг би яач захианыхаа агууны захианы зургийг нь бас авчаарай. За энэхүү захианы гол агуулга хандж байгаа үндсэн зорилго бол ингэж байна. За нээлттэй сонсгол тусгай шалгалтын явцад цугларсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд оюутлогын 66%-ийг шууд бусаар эзэмшдэг төслийн менежер Rio Tinto Group-ийн Монгол улс дахь одоо үйл ажиллагаа. За ялангуяа оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээ, дубаан гэрээ болон холбогдох бусад хилцлийг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой зарим үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байж болзошгүй. За Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиглах замаар өөрийн талд илт давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг бол сая сонсголоор гэрчийн мэдүүлгээс бол илэрч гарсан. За мөн тус компани зүгээс өөрт ашигтай байдлыг үүсгэхийн тулд Монголын одоо нийгмийн сэтгэл зүй улс төрийн орчинд нөлөөлөх зорилготой одоо далд үйл ажиллагааг Бракуда хэмээх тусгаалсан код бүхий нэрээр хэрэгжүүлж төрийн байгууллагын одоо шийдвэр гаргах үйл явц олон нийтийн ойлголтод нөлөөлсөн талаар нээлттэй сонсголын явцад бол гэрчийн мэдүүлэгт үндэстэн дамсан санхүүгийн зохион байгуулалтаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл ажиллагаа явагдсан талаар бол гэрчийн мэдүүлэг мэдээлэлд бол гарсан байгаа. За тэгэхээр энэхүү одоо нөхцөл байдлыг үндэслэн Нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенц, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, за бидний хэлж заншнаар бол OECD-гийн авилгын эсрэг конвенц,
За мөн одоо OECD-гийн санхүүгийн ил тод байдлын зарчмыг одоо хэрэгжүүлэх зорилтын хүрээнд за мэдээж хамгийн гол нь Монголын ард түмний хууль ёсны эрх ашиг хамгаалахын тулд одоо иймхүү тухайн улсуудын одоо хянан шалгах чиг үүрэгт хамаарах дээрх асуудлаар бол бүрэн эрхээ хүрээнд одоо хянан шалгалтын энэ нотлох баримтын хүрээнд цуглуулсан мэдээллийг бол энэхүү албан ёсоор за хүргүүлж байгаа. За тэгэхээр энэ дээр бас сая дурдсан Англи улсын онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж байдаг. За монголоор хэлэх юм бол маш энгийнээр бол Англи улсын авилгалтай тэмцэх газар гэсэн үг. Англи улсад бүртгэлтэй Англи улсын санхүүгийн зохицуулах хорионд хариалагддаг мөн одоо олон улсад бизнестэй хөрөнгийн бирж дээр Английн одоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани бол Английн хуулиараа ч гэсэн за мөн олон улсын конвенцээр ч гэсэн бас үүрэг хүлээд гээ. Тэгэхээр энэхүү бидний хандж байгаа онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба бол яг одоо үндэстэн дамсан корпорациудад бос тухайн одоо хөгжиж буй орнуудад ямар нэгэн авилгын гэмт хэргийн шинжтэй байж болцсошгүй үйл ажиллагаан дээр мөрдөн байцаалд явуулдаг Английн засгийн газрын харьяа бие даасан ийм институт байгаа. Тэгэхээр монголоор бол АТГ гэсэн. Тэгэхээр энэхүү байгууллагад одоо хянан шалгах төр хороогоор их цуглуулсан 92,000 орчим хуудас мэдээлэл сонсголоор цуглуулсан гэрчийн мэдүүлгийг энэхүү бас хүргүүлж байгаа. За Австрали улс энд бас багтаж байгаа. Яагаад гэх юм бол Rio Tinto компани Англи улсаас гадна Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн санхүүгийн зохицуулах хороо буюу бас зохицуулалтаа зах зээл дээр бас үйл ажиллагаа явуулж байгаа. Төв офис нь бас Австрали улсад байдаг. Австралийн хууль дүрм журмыг бас дагдаг ийм үндэстэн дамсан корпорац. Тэгэхээр Австралийн одоо санхүүгийн зохицуулах хороо одоо нэршил нь бол үнэт цаас хөрөнгө оруулалтын хороонд нь бас бид бүхэн энэхүү одоо мэдээлэл албан ёсоор ингээд хүргүүлж байгаа. За энэхүү захиаг одоо энэхүү гурван улсын одоо үндсэндээ бол энэхүү одоо оюу толгойтой холбоотой энэ гэмт хэргийн шинжтэй байж болцсошгүй, зөрчлийн хэрэгээр шинжтэй байж болцсошгүй, авилгын шинжтэй байж болцсошгүй асуудлыг гурван улсын одоо АТГ руу албан мэдээллийг энэхүү албан дотор бол улсын хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд бол явуулж байна. Тэгэхээр өнөөдөр 120 дугаар тогтоол дээр бол маш ойлгомжтой заасан байгаа. Оюу толгоогоор явж байгаа экспортын борлуулалтын орлого 100% Монгол банк болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкар дамжих ёстой гэсэн 120 дугаар тогтоол дээр бол чиглэл өгсөн. Яг өнөөдрийн байдлаар бол Монгол банкны ерөнхийлөгчийн хэлснээр оюу толгойн экспортын борлуулалтын орлогын ойролцоогоор нэг 57 орчим хувь нь бол валютын арилжаагаар дамжиж байгаа юм бэл. Энэ 57%-ийг бид нэр 100% хүргэх ёстой. Энэ бол өөрөө улсын хурлаас өгсөн чиглэл байна. Тэгэхээр 120 дугаар тогтоолын хэрэгжих хүрээнд бол оюу толгойн борлуулалтын орлого одоо 2026 онд бол түүхэн хэмжээнд хүрэх нь байна. Энэ валютын урсгал бүгдээрээ Монгол улсаар явж ээж бас Монгол улсын эдийн засагт одоо эерэг нөлөөгөө бас авчрах боломжтой бас болно. Хамгийн гол нь бидний хүсэж байгаа бол оюулгын хилцээр одоо баг энэ миний бодлоор энэ засгийн газрын хамгийн том мегацл байх болов. Энэ хилцээр заавал амжилттай явах ёстой. За мөн одоо парламентын зүгээс энэ хилцээр амжилттай болгоод оюутлогоо төсөл дээр Монгол улсын эрх ашиг хангагдахад бид нэр дуу хоолойгоо заавал хүргэсээр явах болно. Засгийн газарт шаардлагатай үед бас ташуур болж бас явах болно. Яг гоо энэ тийм нэг амархан явахгүй бах. Гэхдээ энэ удаа түрүүн баясгалан гишүүн хэллээ. Дараагийн 8-аас 10 жилд оюу толгойн хамгийн том орлоготой өрмөн явах гэдэг байна. Энэ үед монголчууд бид нэр зээлэнхүү ярьсаар байгаад хоосон оцорч болохгүй л гэж байгаа. Энэ дэр Монгол улсын эрх ашиг заавал хангагдах ёстой. За энэний төлөө бол бид нар ч гэсэн дуулаагаа заавал хүргэсээр байх болно.